За 2017 оны 11 сарын 4-ний өдөр та бүхэн тэгээ 6 дахь удаагийн хамшлаар дахин болж байгаа таатай байна. Тэгэхээр өмнөх бичлүүдээр би хвчлэн шашин шүтлийн тухай ярьжсэн. Тэгээ ганц нь удаад яг улс төр өнөөгийн тухай. Энэ удаад би юу ярих вэ гэхээр бас шашин шүтлийн тухай ярина. Тэгээд хамгийн анхныхаа бичлэгэн дээр би ерөнхийдөө шашин шүтлэгний нэгдмэл тэм шашин шүтлэг монголчууд үүсгье яа болохгүй гэж би ярьжсэн байгаа. Тэгээд одоо би ажил хэрэг рүү орсон. Ингээд хуулийн байгууллагаар хөөцөлдөөд нэр ус аваад чадлагын эмблем энтрэг хийгээд ингээд явж байгаа. Тэгэхээр миний шашин үүсгэх болсон хамгийн анхны яагаад нэгдмэл шашин үүсгэх болсон санаагаа эхлээд хэлье. Тэгэхээр өнөөдөр бол их тесрэлтийн хууль гэж байдаг тийм ээ. Бүх юм ингээд салж доторх тишээгээ хандж яадаг. Тэрнтэй адилхан магадгүй шашин бас тагаад бутсан биш магадгүй гэж би бас бодсон. Дээрэс нь юу гэхээр нэлээд хэдэн жилийн өмнө л одоо манайх бас дэлхийн газрын ингээд нийлүүлэхлээр буцаад ингээд дэвлэрдэм нийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл дэлхийн нэг газар гэж байгаа нэг салцсан юм гэж хэлжсэн байгаа. Тэгээд тэрнээс ч гэсэн би бас санаа аваад бас дээр үеэс бодож ирж ирсэн. Тэгээд бас христийн шашин дээр ч гэсэн бас байдаг олон хэл соёлтой болгоод албаар хүмүүсийг салгацсан юм гэж энэ тийм ингээд салгацсан юм гэж бас хэлдэг. Тэгээд би ер нь бол за шашин тийм ер нь бол иймэрхүү магадлалуудаас бодоод үзэхдээ ер нь бол шашин салцсан байх бүрэн магадaltaй юм. Тийм бол буцаад нийлүүлэх хэрэгтэй гэсэн би бодол орж ирсэн. Тэгээд би хамгийн анхлаа нэгдмэл шашин үүсгье гэж би бодож ирсэн байна. Тэгээд нэгдмэл шашныг үүсгээд яг явуулах чад бас нэгдмэл бас ганц хоёр шашныг бас бэд юм гэж бас олж мэдсэн судалж. Тэгээд судалж үзэхэд юм гэдэг бол яг над шиг тийм гоёор яг одоо юу гэдэг яг тийм зүгээр нэгтгсэн шашин би ер нь олж үзээгүй, олж хараагүй. Дандаа нэг өөрийгөө нэг бурхнаас заяатаа би тэдгээр гигантэн байна. Би тэдгээр гигантэн би дүр байна ч тийм өөрийгөө шүтэн бишрүүлэх тал руугаа хандсан. Аль эсвэл нэгэн дутууд үлэм шинжлэх ухааныг орхих тал руугаа, аль харын шашныг орхих тал руугаа байдаг. Одоо хвчлэн тийм шашин одоо ганц хоёрын тийм нэг нэгдмэл шашин байт юм лээ. Тэгээд тэд нар бол нэлээд дутагдaltaй байсан. Тэгээд дээрэс нь юу гэхээр яг монголчууд бид нар шиг нэгтгэхгүй юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд ер нь бол энэ бол монголчууд бидний нэгтгэх ёстой асуудал. Яг нь бол энэ бол бүр 13 дугаар сарнаас эхэлж яригдсан асуудал юм болов уу гэж би өмнөдөө боддیں۔ Чингисийн үеэс. Яг нь Чингисийн үед Чингис угаасаа дэлхийг нэгтгэхийг зорж байсан. Дэлхийг нэгтгэхийг. Ер нь Чингис бүхэл юмыг нэгтгэхийг зорж байсан. Эслэн түрэмгийлэх бол биш шүү. Яг нь эслэн түрэмгийлэх гэдэг бол бүх юмыг нь устгаад ард ирдгийн тамдан заваагаад алаад одоо юу гэдэг бүх юмыг нь шинжлэх ухааны дэвтгийг нь алаад Чингис хаан тэгээгүй шүү дээ. Чингис хаан ард иргэдэд нь Чингис хаан ингээд Чингис хааны удирдлагын дор байгаа улсууд хизээч тийм зовлонтой зүтгүүртэй хайж тэдний бүр ард иргэдийн татварыг хөнгөлөөд зөвхөн тэр ноёдуудаас найр тэр ноёдуудын тэр алсар их мөнгө аваад ард иргэдэд болцсон байдаг шүү дээ. Хвчлэн тэр хаад ноёдууд нь тэднийхэн тэр мөнгийг басаад ард иргэдэд тарааж өгдөг. Ард иргэдийн иргэдийн амьдралыг сайжруулах үйл ажиллагааг юм хизээч нэгсэндээ эзэн түрэмгийлэх гэдгэн утгаараа ярихдаггүй харин нэгтгэх гэсэн утгаараа яригдах болов уу гэж би бодож байна. Тэгээд Чингис хааны нэг шашны тухай нэгдүгээр бичлэгэн дээр уусаа хэлжсэн дээ. Одоо Чингис хаан бүх ингээд шашны хүмүүсийг тойруулж суулгаад хооронд нь нэв түнжийг олуулаад ярилцуулт үүсэн чинь энэ бол нэгтгэх хамгийн энгийн хамгийн анхны үйл ажиллагаа тэнд явуулж ирсэн болов уу гэж би бодож байгаа. Тэгэхээр би ерөнхийдөө бол Чингисийн үеийн тэр үйл хэргийг үргэлжлүүлээд монголчууд бид жинкнээсээ шашин шүтлгийг нэгтгэе гэж би хэлэх гээд байгаа. Тэгэхээр би одоо миний энэ шашин шүтлгийн энэ эмблемээсээ би эхлээд өөрийнхөө шашин шүтлгийг багсар тайлбарлая. Тэгэхээр энэ дэлхийн нууц бурхад ба шүтлэг гэсэн нэр ерөнхийдөө надад бас таалагдаад байгаа. Дээрээс нь дэлхийн нууц шүтлгүүд гэсэн бас нэр таалагдж байгаа. Тэгээд энэ нэрнээс эхлэхэд одоохондоо бол бүх юм яг нууцтай байна. Хинч яг эцсийн бүхэн энэ бүхэн гэдээ хинч нотолцоогүй. Хинч энэ шүтлэг хамгийн үнэн гэд зөв нь гэд хинч нотолж чадаагүй байхгүй. Тийм болохоор нууц хэвээр байгаа.
Нууц хэвээр агуулгад би нууц гэсэн нэрийг зоож байгаа. Нууц гэсэн нэрийг би албаар ингэж зоож байгаа. Тэгээд дэлхий болохоор дэлхий гэсэн үгийг одоо утгагүй угаасаа та нар гүйц тайлбарыг сонсох нь ойлгох байх. Тэгэхээр олон төрлийн шүтлэг байдаг, олон төрлийн бурхад байдаг болохоор олон төрлийн бурхад бас шүтлгүүдийг оруулж байгаа. Маа гэж би тайлбаргаа. Дэлхийн нууц шүтлгүүд гэсэн нэр таалагддаг. Дэлхийн нууц бурхад ба шүтлэг гэсэн нэрийг би одоо бас яг хамгийн зөв юм болоо гэж бас бодоод байна. Тэгээ би энэ нэр авсамаа. Дээрээс нь дэлхийн бүх шашныг нэгтгэн штэ энэ дээр. Тэгээд тийм болохоор дэлхийн зургийг алтан тавьсан. Харин энэ гарны байр л байгаа. Энэ залбирж байгаа гарны байр. Сайн анзаарах юм бол энэ баг зэрэг өөр байгааз та бүхэн жоохон анзаарах юм бол баг зэрэг өөр байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол нэгдсэн байгаа. 5 дугаар бичлэгэн дээр би өөртөө харуулсан байгаа. Одоо ингээд сатаны бэлэг тэмдэг. Энэ болохоор ингээд бурхан залбирах бэлэг тэмдэг. Ингээд нийлүүлээд энэ бол сатан бурхан хоёр зэрэг харын болон гэрлийн хоёр хүчинд зэрэг залбирах аргыг би өөртөө ингээд бодоод олцсон байгаа. Тэгэхээр ихэнх шашнуудаа тэр нэгтгэсэн шашнууд ч тэр дандаа гэрлийн хүчин залбирах сайн сайхан мэдээж энэ зөвлөлтөд гэрлийн залбирах бол зөв сайн сайхан энийг бол дамгаалуулах ёстой. Гэхдээ харийн талыг бас орхиж болохгүй гэдэг нь бол яалтчгүй үнэн зүйл. Харийн талыг хизээч орхиж. Өссөн үсээгүй харийн тал бэжлэн. Харахгүй хүч бэжлэн. Өссөн үсээгүй таныг гэрлийн хүч өссөн үсээгүй таныг бас бэжлэн. Тийм эцэс та бүхэн одоо бодоод хүнд бурхан ч гэдэг чөтгөрч байдаг гэж ярьдаг. Хүн бүх юмыг гэгээлгээр хараад явдлаа та чинь бүх юмыг гэгээрдгээр харна гэдэг бол хэд бас тууширсан юм. Бас бүх юмыг харахгүйгээр харна гэдэг бол бас тууширсан юм. Аль аль нь байх хэрэгтэй. Сүр гэр хоёр хоёулаа байх хэрэгтэй. Яг би ингэж хэлдэг нь сүүлийн үед хүмүүс ухаантай ер нь бол ингээд зургатаар гаж байгаа хүмүүс бүх юмыг эргээр харах хэрэгтэй. Эргээр гэдэг. Эргээр харах юм бол эргээр л харах хэрэгтэй. Сүргээр харах юм зүргээр л харах хэрэгтэй. Яалтчгүй энэ бол үнэн зүйл байхгүй. Тэгэхээр эрг сүрэг сэтгэлгээ хоёулаа надад бэдэг. Яг үннийг хэлэх юм. Хоёулаа байгаа. Танарт ч гэсэн өссөн үсээгүй байгаа. Тийм юмыг хутлагаас одоо бүх юмыг эргээр харах сүргээр эргээр хармаар гэдэг тийм бол баггүй. Яг нь эрг хандлагатай байх нь зөвлөдөг. Гэхдээ аль аль нь байх хэрэгтэй. Жишээ нь би одоо гаригаар дэлхийн гариг яагаад дэлхийн оршин тогтнож байгааг би одоо чинь тайлбарлаад үгүй л доо. 70 он сан одоо юу гэдэг ингээд санчаар 70 он дэлхийн ван гэл ингээд бүр холдод харахур хэд холдоод ирэхлээр хүүхдүүд амьдрал үсэх ямч боломжгүй болчихж байгаа. Тэр гаригууд дээр. Харин бод гариг руу хитрхийн нарлуу ойр. Хитрхийн нарлуу тийм ойр гариг дээр болчихно болохоор чинь очоос өмнө хүн шатаж өгнө. Бас амьдрал одоо юу гэдэг үсэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр харанхуй болон гэрлийн хооронд яг дундын зохистой дунд дэлхийг гариг оршин байдаг юм гэдгийг би ойлгуулах гэж би ийм юм хийсэн байгаа. Тэгэхээр яг ингээд оршин байж дэлхийг их гариг оршд юм аа. Тийм болохоор харанхуй хүчийг басч болохгүй. Тийм болохоор би ийм залбирлын чинь арга бодож олсон бөгөөд ийм энэгээр биш нэмтлээ гэж байгаа. Дээрээс нэг юм байгаа. Гэхдээ би заавалчгүй ингэж залбир гэж би хүмүүсээс шаардахгүй. Зүгээр сэтгэлдээ ингэж төсөөлөн бодох хэрэгтэй гэдгийг би энэ эмблемээр тайлбарлаж харуулж байгаа. Яг л хоёр гаргүй хүн бол та нар залбирч болохгүй гарахгүй шүү дээ юм сте. Хүн сэтгэл дотроо ямар ч байдалтай гэж болно. Хамгийн гол нь бурхны хүн сэтгэлтэй. Хамгийн гол нь одоо юу гэдэг нууцлаг тэр хүч байгаа гэдэг нь тодорхой. Нэгдээ энэ дэлхий дээр нууцлаг хүч байгаа. Би ч гэсэн өөрөө зарим үед яг нууцлаг хүч байгаа гэдгийг мэдэрдэн зарим мэдэрдэг. Тийм болохоор би магадгүй энэ тал руу илүү их би сонирхож бус хүмүүсийг бодвол илүү их сонирхох юм болов уу гэж би боддог. Тэгэхээр энэ бол нэгсдөө хүн сэтгэлтэй сууж байгаа. Тэгээд дотроо сайхан бодож залбирчих хэрэгтэй гэж би хэлэх гээд байгаа. Ямар ч залбирсан болно, ямар ч байдалд хүн залбирсан болно. Гэхдээ ерөнхийдөө бол төсөөллүүдээр авч. Дээрээс нь энд сайн ахмал та би шинжлэх ухааны эмблемийг би та бүхэнд оруулж ирсэн байгаа. Шинжлэх ухааны эмблем. Энэ шинжлэх ухааны эмблем бас энд сайхан бол сатан буюу Люциферийн эмблем би оруулж тавьсан байгаа. Энэ шинжлэх ухааны эмблемний дор сатан буюу Люциферийн эмблем оруулж ирсэн байгаа.
Энэ бол ерөнхийдөө харанхуй талыг илэрхийлсэн шашнуудын бэлэг тэмдэг. Дээрх нь болохоор энэ шинжлэх ухааны бэлэг. Голын болохоор буддизмын шашны бэлэг тэмдэг. Тэгээ исламын, христийн гэсэн шашны бэлэг тэмдгүүд байна. Тэгэхээр энэ хоёр шашныг бол ислам болон одоо юу гэхээр гэрлийг тэгээ буддизм болохоор голдноо болсон бас учиртай. Яг л буддизм бол асаа айл аль нь байдаг илүү шинжлэх ухаанлаг тал руугаа байдаг шүү гэдгийг би хэлэх гээд оруулсан байгаа. Тэгэхээр яагаад би шинжлэх ухааныг оруулж байгаа юм бэ гэхээр бид нэг алхам ойртохын тулд шинжлэх ухаанаар шашныг судлах хэрэгтэй. Шашнаар зарим үед шинжлэх ухааныг тайлбарлахгүй байгаа зүйлсүүдийг судлах хэрэгтэй. Шашны тэр далд нууцлаг гэдэг зүйлсүүдийг шинжлэх ухаанаар бид судлах хэрэгтэй. Ингээд аль аль нь болохгүй аль альнаар нь хослуулж бид аль альнийг нь бүр болохгүй байгаа тохиолдолд бүр аль альнийг нь хослуулж яагаад бүр судлах хэрэгтэй. Тэгжээч бид үнд ахныг алхам илүү ойлтголоо гэж би бодож байна. Тийм учраас би энэ хүү шашныг би шинээр үүсгэн байгуулж байгаа гол утга учир аа. Тэгээд ч бас буддын шин нэлээд шинжлэх ухаантай бас авцалтай шүү дээ. Яг нарийн ярих юм бол одоо юу гэдэг тэнгэр асар тэнгэр гэл бид нар харийнхан чин болооч гэж бодогдохоор асар тэнгэр тэгээд хүүн тэгээд юу бэ аль эсвэл одоо зөндөл олон яриануд байдаг тийм ээ. Нууцлах зүйлсүүд зөндөө олон байдаг. Бидний судалж мэдэж нууцыг яг өөрсдийн гараар тайлах ёстой зүйлсүүд зөндөө олон бий. Жишээ нь одоо бидний өнгөрсөн үнэхээр тэр Атлантист гэсэн хүн төрөлхтний өмнөх соёлын иргэншил тийм хүмүүс байсан юм уу? Аль эсвэл хариг харгийнхын юм уу? Аль эсвэл одоо юу гэдэг цаг хугацаагаар үнэхээр аялдаг тийм фирмуудын гурвалжин гэх тэр газар үнэхээр цаг хугацаагаар хүмүүсийг ингэж аялж өнгөрөөд юм уу? Яг яад нэг зөндөө олон тайлбарлагдчихгүй нууцуд байдаг. Сүнс гэж юу юм? Тэ там гэж байдаг юм уу? Диваач гэж байдаг юм уу? Хариг харгийнхан гэж яг байдаг юм. Зөндөө олон нууц. Бид бүгд яг өөрснөө энэ бүх аргуудаар яг судалж өөрсний агаар олох хэрэгтэй гэсэн үгнээс би энэ шашныг би үүсгэн байгуулж байгаа. Тэгэд би та бүхнийг надтай хамтраач надад баг зэрэг юуныг байгуулахад бас ганцаараа би байгуулахад үнэхээр хүч хүрэхгүй вэ. Тийм болохоор надтай хамтраач, надтай нэгдээч, над туслаач гэж байгаа. Тэгэд би энэ шашныхаа байгууллагад би нэлээд олон юм би хасна. Сургаалуудаас нь. Жишээ нь би сургаалуудаас нь шашны сургаалууд дотор бизнесийн сургаалууд бид зарим хүмүүс ашиг оруулахын тулд бизнес болох гээд тэр баахан олон сургаалууд худлаас нэмээ хийдэг. Тим чулуу тим юм цаа гэд баахан олон бизнес хийх гээд ингээд юм нэмээ хийдэг. Тэгэхээр бид нар одоо дотроос нь бизнесийн сургаалууд нь хэрэгтэй. Бас зарим улс төр бас зарим шашны сургаалууд улс төрлөө орох, дайн дажинд хөтлөх тиймэрхүү сургаалууд бас байдаг. Ер нь бол христийн шашинч тэр исламын шашинч тэр ер нь аль аль нь ер нь бол буддын шашинч тэр ер нь дайн дажин болгож исэн үед бол байдаг. Тийм болохоор бид бас улс төрийн тэр бодлого гэсэн тэр тиймэрхүү сургаалуудыг бас хасах юм бол жинхэнэ яг шашныхын үүднээс нь харъя. Тэгээд тэр хүний эрх мэдэл тэр шунхаа гэсэн тэр эрх мэдлийн тэр бас хасна шүү дээ. Тэгжээж жинхэнэ сургаалууд нь би гаргаж иж бас ариун тэр жинхэнэ үнэн сургаалууд нь гаргаж иж нэгтгэх ёстой болов уу гэж би боддог. Тэгэхгүй бол хэн хүмүүс яадаг вэ гэхээр шашинта би тийм юм нэр хүндтэй ингээд нэр хүнд хөөсөн тиймэрхүү сургаалууд бас нэлээд олон болчтiin болов уу гэж би боддог. Тэгээд дээрээс нь дээр үдэл би бас өмнөх хишлүүдээр хэлжсэн дөө гендрийн асуудал яригддаг. Гэд эрэгтэй эмэгтэй хүмүүс бол миний шашныг яг таг ижил хэмжээнд авч үзнэ. Эрэгтэйг нь сайн, эмэгтэйг нь муу, аль эмэгтэйг нь сайн, эрэгтэйг нь муу гэсэн байхгүй. Яг нэг л сүрхээс салангад тусгаарлаад суулгаад идэг бас нэг тиймэрхүү шашнууд байдаг. Би тиймэрхүү юмуд би бас тийм дуртай биш. Тэгэхээр би хамгийн гол миний хийх гээд байгаа юм бол энэ. Тэгэхээр миний хамгийн гол хийх гээд байгаа шашны энэ тэгэд надад баг зэрэг тусламж хэрэгтэй. Та бүхнээс ганцхан юм асуух гэсэн надад баг зэрэг мөнгөнд тусламж хэрэгтэй байна. Тэгээд надтай та бүхэн хамтраач гэж би хэлэх гэсэн. Тэгээд та бүхнээс энийг хүсэх гэсэн. За тэгээд яриа энэ үрд өндөрлөе дөө.